Олон улсын стандартын дагуу хүний үйлдэл гүйцэтгэх чадварыг дараах үндсэн 3 бүрэлдэхүүнд хуваан авч үздэг. Бие эрхтний бүтэц, бие эрхтний бүтцийн үйлдэл, үйл ажиллагаа ба оролцоо. Нийгмийн хамгааллын үйлчилгээнүүд нь дээрх 3 бүрэлдэхүүн хэсгийг цогцоор хамарч тухайн хүний хэрэгцээнээс шалтгаалan тодорхойлогддог. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тохируулга болон хувийн туслахын үйлчилгээ зэрэг нь тухайн хүний бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилготой нийгмийн хамгааллын үйлчилгээ юм аа. Ер нь нийгмийн хамгаалал буюу нийгмийн хамгааллын үйлчилгээ гэдэг нь одоогоор бүхэн бэрхшээлтэй иргэдэд зориулаад хэрэгжүүлж хэлсэн туршиж байгаа, хэрэгжүүлээд бас 2-3 жилийн нүүр үзсэн, нэлээд хэдэн жилийн нүүр үзсэн үйлчилгээнүүд бол байна. Эдгээрийн зарим нэгээс яг одоо дөрөвтэй хэрэгжиж байгаагаас нь дурдах юм бол ажлын байрны тохируулга, хувийн туслах үйлчилгээ, ажил дадлагжуулагчийг сургаж бэлтгээд тэгээд тэр хүмүүс маань бүхэн бэрхшээлтэй иргэн ажил хайж байгаа ажил олгогчид өөрийгөө танилцуулаад одоо өгсөн ажилдаа орсон ажлын байран дээр очиод шаардлагатай дадлагжуулалтыг хийж өгөх эсвэл ерөнхий одоо зөвлөх байдлаар дэмжлэг үзүүлж, үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Тохируулга, хувийн туслах үйлчилгээ 2 ялгаатай юм. Тохируулга нь хөдөлмөр эрхлэлт, боловсрол, альж салбарт чухал үйлчилгээ учраас материаллык ба материаллык бус гэсэн үндсэн 2 төрөлтэйгээр олон хэлбэрээр тодорхойлогдож болдог. Материаллык тохируулгад туслах хэрэгсэл, эргономик бүтээгдэхүүн зэрэг багтана. Харин материаллык бус тохируулгад бодлого журмаар зохицуулах, хүний нөөцөөр зохицуулах зэрэг арга хэмжээ багтана. Хувийн туслах үйлчилгээ Монгол улсад болохоор шинэ нэр томьёо шинэ ажлын байр гэж явж байгаа. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо жишээ нь би миний хийж чадахгүй үйлдэл дээр дэмжлэг үзүүлэх хүмүүсийг хувийн туслах үйлчилгээ гэдэг. Монгол улсын хэмжээнд болохоор 23 оноос хойш төсөв мөнгөнд батлагдаад хэрэгжүүлж байгаа. Манай байгууллагын хувьд болохоор 2023 онд 16 хүн дээр яг хувийн туслахын үйлчилгээг үзүүлсэн. 24 онд болохоор 18 хүн дээр үзүүлсэн. Энэ жил 20 хүнтэй яг хувийн туслахын үйлчилгээг үзүүлж явж байгаа. За энэ үйлчилгээг ямар хүмүүс авч байгаа юм гэхээр ажил хөдөлмөр эрхэлдэг, байнгын асаргаатай буюу нийгмийн даатгал төлж байгаа хүмүүс яг энэ хувийн туслах үйлчилгээнд хамрах боломжтой байгаа. Одоо манай байгууллага дээрээс хүмүүсээс хүсэлт их ирж байгаа. Хуваарь хөдөлмөр эрхэлдэг, за эсвэл хөдөлмөр эрхэлдэг юм уу тийм ээ гэртээ ингээ байгаад байгаа нийгмийн амьдралд оролцож чадахгүй хүмүүсийн хувийн туслахын үйлчилгээг авъя гэж их хэлдэг байхгүй. Тэгэхээр яг төсөн мөнгөний хэмжээнд болохоор хязгаар заагаад өгсөн байгаа тийм нийгмийн даатгал төлдөг. Энэ үйлчилгээ ингээд хэрэгжиж эхэлснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал хүн гуйж ажилдаа ирж очдөг байсан бол хувийн туслах үйлчилгээгээр ажилдаа ирж очих тийм ээ. Энэ үйлчилгээ хэрэгжснээр давуу тал их байгаа. Нийгмийн амьдрал гэсэн биднээс идэвхтэй оролцоод явж байгаа. Тэгээ энэ үйлчилгээг өөний авч чадахгүй байгаа бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Тэд сургууль суралцж байгаа бүхэн бэрхшээлтэй оюутан залуучууд маань залуучуудад тохируулга үйлчилгээг үзүүлдэг болох санаачлагыг 22 оны сүүлээс эхлээд Монгол улсын их сургуультай хамтраад хэрэгжүүлж байгаа. За тэгээд энэ зөвлөх үйлчилгээгээ бол яг нөгөө хүн төвтэй аргачлалаар бүхэн бэрхшээлтэй оюутан нэг бүртээ ганцаарч ярилцдаг. Хүн төвтэй аргачлалаар тухайн оюутныхаа хэрэгцээг ганцаарч тодорхойлоод тэгээд тэр хүнд хичээлтэн шалгалтанд нь хэрэгтэй байгаа тохиолдлыг тодорхойлоод сургуульд өгж байгаа. Сургууль зааш нь багш нар руу дамжуулж байгаа. Багш нар хэрэгжилтийг хангах үүрэгтэй багш болон сургууль хангах үүрэгтэй юм бол хуулиараа заагдсан үүрэг байгаа. Оюутны тэр тохируулгыг хэрэгжилж байгаа оюутны зүйлс одоо анхаарах хариуцлага гэж бас байгаа. Жишээ нь одоо багшийнхаа захимаар өгж байгаа оюуны өмчийг ганцхан тэр оюутан зориулаад өгсөн байхад бусдад тараахгүй түгээхгүй байх гэсэн энэ хариуцлагуудыг бас давхар ойлгуулж хийж ярьж оюутны бүрт ярилцлагын явцад тайлбарж өгдөг. За нийгмийн хамгааллын үйлчилгээ одоо хувийн туслах үйлчилгээ тохируулгатай энэ оюутнууд маань ингээд нэвтрээд илүү өргөжөөд ирэх юм бол хүн төлбөрийн бэрхшээлтэй оюутнууд маань суралцах боломж их өргөнөөр нэгдэх гэдэг. Тэр хүмүүс маань энэ хувийн туслах үйлчилгээг аваад эхлэх юм бол нийгмийн амьдралд өөртөө гараад эхлэх юм бол цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх одоо зүйл нэмэгдээд эхлэн хүнтэй харилцах одоо нийгэм одоо өөртөө дуу хоолойгоо хүргээд эхлэхээр бас нийгмийн оролцоо нэмэгдэх учраас энэ одоо үйлчилгээ зөвхөн ингээ нийгмийн даатгал төлдөг гэж хязгаарлахгүйгээр одоо хүмүүст хүрээд эхлэх юм бол миний бодлоор давуу талтай. Одоо өнөөгийн байдлаар ч гэсэндээ хүн төлбөрийн бэрхшээлтэй тэгээд суралцаад гэр бүлийнхэн өглөө хамт дагаад сургуульд нь ирдэг. Тэгээ өдөржингөө сургууль дээр хамт яж аваад орой хамт аваа явж байгаа энэ хүн төлбөрийн бэрхшээлтэй нэлээд оюутан бас байгаа сурж байгаа.
Яг нөгөө эргээд асархуй эдийн засгийн гэр бүлд очиж байгаа ачаалттай холбогдуулаад хэрвээ энэ ачааллыг байхгүй болгочих юм бол хувийн туслахын үйлчлэгийг ядаж энэ хүнд хэлбэрийн оюутнуудаа оруулаад өргөжүүлээд өгчих юм бол гэр бүл аж ахуй ачаал багасах юм. Тэгээд оюутан бас өөрөө одоо хараад бас байдлаар сэтгэл зүйн стресс багтаагаар суралцаа явах боломж нь нэмэгдэх юм. За эдгээр нийгмийн хамгааллын үйлчлэгээнүүд маань хоорондоо уялдаа холбоотой хасарч явах юм бол тухайн хүндээ үр өгөөж нь дээрэс нь бас засгийн газраас төрөөс зарцуулж байгаа баталж өгч байгаа төсөв нь үр дүнтэй, үр ашигтай болоход одоо маш их чухал ач холбогдолтой байдаг. Тэгээ энэ боломжийг одоо өргөжүүлж өгөх юм бол энэ нийгмийн хамгааллын үйлчлэгээнүүд маань хоорондоо хавсраад хоршоод үр өгөөж нь илүү их нэмэгдэх гээд байгаа юм аа.